номероо дуугаад уулж өгөөч гэж хүссэн. За ямар ч байсан хүслийн маань биелүүлэх гэж байгаа шиг байна. Окей. Тэгээ үнэхээр эдрийн дуу хоор музикальны байгаа өндөр гайхамшигтай. За Кубад Хаванад ирсэн жуулчин болгон заавал очиж үзэх ёстой газрын нэг бол одоо яг миний энэ сууж байгаа энэ жижигхэн бар гэж хэлж болно. The Bodhita del Medio гэдэг. Энэ бар юугаар алдартай гэхээр бидний сайн мэдэх Ernest Hemingway хэмээх одоо гайхамшигтай зохиолчийн байнга Кубад амьдарч байхдаа орж ирж Mojito хэмээх энтхийн ундаа уудаг байсан ийм газар юм байна. Ernest Hemingway бол дэлхийн алдартай зохиолч Кубад нэлээд олон жил амьдарсан гэдгийг бид нар мэднэ. Кубад амьдарч байх хугацаанд өөрийн одоо шилдэг бүтээл болох Өвгөн ба тэнгис хэмээх бүтээлээ тойрсныг бол манай үзэгчид надаас илүүдгүй илүү бүгдээ мэдж байгаа хаа. Эндээс Кубаас нэг 10 Кубын Хавана хотын төвөөс нэг 15 км-ийн зайд өөрийнх нь гэр музей байдаг гэж байна. Анх Кубад ирэхдээ бол тэнд тэр үеийн ханшаар 180 мянган доллараар маш том тийм гоё хаус аваад эхнэртэйгээ тэнд бол нэлээд удаан амьдарсан. Кубад ирсэн шалтгаан нь бол ерөөсөө энд бол жинхэнэ одоо амар амгалан Кубаас би олж мэдлээ гэж хэлсэн өөрийнх нь алдартай үг байдаг. Харамсалтай нь Кубад амьдарч байгаа дараа нь өөрийнхөө амийг хорлож өгсөн ийм түүхтэй. Ер нь Ernest Hemingway-гийн түүхийг ингээд аваад үзэх юм бол аавч тэр забар өвөөнч тэр бүгд одоо амиа хорлож өгсөн байдаг. Тэгээ судлаачд бол нэг ёсонтой энийг бол нас өндөр болоод ирэхээр нэг тийм шизофрени өвчин байж магадгүй гэсэн ийм зүйлийг ярьдаг. Ямар ч байсан Hemingway энд ирснээр энэ барыг бол алдартай болгосон юм байна. Дээрээс нь одоо Кубын алдартай Mojito хэмээх энэ ундааг бол дэлхийд даяар алдартай болгосон ийм газар юм байна. Тэгэхээр монголчууд маань, жуулчид маань энд ирэх юм бол заавал энэ дээр жин Mojito-гийн алдарт Mojito-гийн нэг амсаж үзээрэй. За би ч угаасаа шар аригч хүн бол хайвсан газараа. By the way энэ Crystal гэдэг энтхийн өөрийнх нь пив юм байна. Үнэхээр бас дайжгүй. Тийм гашууны суу амттай байхгүй өчтөрөөс бид нар орой нэлээд сууж уулаа. Өглөө ямарчсан hangover шаардлагатай байхгүй юм байна. За ингээд өргөжтэй аял хоёр дэлхийгээр аялагч үргэлжилж байна. Та нар Хаванад ирэх юм бол заавал энэ Bodhita юу лээ? Excuse me sir. Can I say the name? The Bodhita del Medio. За энтхийн нөө Испани хэл мэдгүй хүн бол хэл хугарчмаар их хэцүү хэлтэй. Тэгээ энд бол заавал ярээрээ энэ дээр заавал Mojito уугаараа гэж захих байна. За ингээд бид хоёр явж л байна.